Амар мэндэ. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйл сүндрүү. Туулаа нэвртэй подкаст. Гадаад өнгөний аясаар дотоод харанхуй арилгахгүй. Монгол ардын зүрэг. Гогтарж голгогдож явсан нас минь нэгэн дөнгөрөөд амьдралын цааснаа бичигдээгүй гонигт түүхийн улбаг нүд анаагүй дээрээ хойч үеийнхэндээ үжсөв. Хүрлээ минь галдаа цогтой насандаа газрын гайд хатгуулж хайрын сайхан амь насаа алдаж билээ. Би түүнийг савдаг лусын хорлолд өртөгдсөн гэж боддог юм. Бид хоёр үү зайгүй ирхэж анг өрөө гэхээр л дэгэн дэрвэж цогшин эхэлж буй хорхоогоо дүл манартал нь хөөрөгддөгсөн. Ай хөрхий. Одтой очтой залуу нас минь нэгэнтэй холдон одож зөвхөн сайн сайхан муу муухайн өргөн шаргал бараан балархай замууд маань хорвоогийн саарал тоосонд дарагдчихл байна. Ааг амтагдж явахдаа хөгшөрнөө гэж нэгэхэнч бодсонгүй. Нүгэл хилэнцэд үйл үлдэж байна да гэж санаагүйгээ санчигны үсэнд хөрөө буух үедээ халаглан амаа барих юм байна. Буйнтус юу хийвэ гэж иргэн бодхосоо нүгэл хилэнц маань юусан билээ? Урд үлдсэн нүгэл хилэнцийг хойдох буйнаар нөхөн тэгшрүүлж чаддаггүй шиг бололтой ойдгоо. Хүрлээ. Бидний нүгэлт хараанчид хурдан хурд зэвсгээр хангаа дэлхийгээ цочсон халуун галт амьтдын улаан голыг яасан ч их таславта. Нүглээ намжлах гэж мэдэхтэй шившин уншиж хангаа дэлхийгээ аргалан цацал манлаа өргөн залбирлаач гэсэн нүглийн бөөн хар үйл шингэрнэ гэж үгүй юм. Буу саадаг агсан догшин хараанчдаас хангаа дэлхий хариугаа заавал авдаг гэдгийг хүрлээгийнхэн гонигт бөгөөд аюумшиг түүхээс мэдэх болсон юм. Хүрлээ маань төрийн хар хүн байсан юм. Тухаараа харсан цус хурсан хонин борнууд засчихсан дэш шиг өтгөн босоо хар хөмсөг мун шиг том гар шанаархуу гүжирмэг зузаан бор царай хүнгэнсэн бүдүүн дуу хоолой айн сүртгийг мэдэхгүй чулуун зүрх энэ бүгд нь байглаас хүрлээ заяасан анчны дүр төрөх гэлтэй. Хүрлээд ангийн заяа зүн совин аль аль нь байсан ч нэгэнтээ өшөө хорсол үйлээ нүүрлсэн байж билээ. Суунгалсан цэнхэр хоолойгоор шившүүрэгдэн дуудсан цагт ямар ч ан өмнө нь хишиг буйнаа хайрладагсан. Тэр жилийн өвөл их хатуухан өнгөрч. Цагаагчин хонин жилдээ золгоход хүрлээгийн хатуухан 37-ны жил орлоо. Эр хүний энэ жил ороо бусгай байдаг гэдэг нь ортой ч юм болов уу. Шилийн хангаа нөмөр нөлөгт нэгэхэн бууцнаа отог галаа бадраан хээрийн цайгаа чанан сууснаа хүрлээ маань. Хай зөөлөг гэж зүүн нүдний доод завх татаад байх юм. Урд шүн хүн хар гөрөөс нь баригдун арьсаа хуулуулж байна гэж зүтэлсэн. Станик муу сайван биш байгаа да гэлээ. Би анчин хүн совинтой байдаг юм гинвэлээ. Хангаа бидэнд чамлахааргүй л хишгэ хайрлаа. Буцхнаач яах вэ? Химэн сэтгэлийг нь төвшдөгхийг бодон хэллээ. Хорогдож хургасан сэтгэлийнхээ жаврыг үргээгч гисэн үү? Хаврын шүний уртыг богиносгогч гисэн үү? Шалзат баахан шаргыг эвдөө муутайхан аялна. Тэгснэ цас манартал санаа алдах нь нэг л зөвөртэй. Хитийгээр түүний цус том алаг нүд гонигийн хөх манангаар хужигдсан ч үс нь өргөх төдийхнөр шанх сэвэх сэвшээгээр ангаа тогтоон таних увдс нь арилаагүй байлаа. Алсын чимэг чих тавин чагнаснаа хүчөө тулаан эхлэх шиг бололтой дөө. Хоёлаа зүүн уулаад авъя гэлээ. Би яаж чагнаад сонсоогүй хэлью. Уулаа мацан даван харваас хоёр саахалт хэрийн газар цас манарган хүчит тулаан үнэхээр ихэлсэн байлаа.
хуйгаа задлан байгаа том бодон өлөн ирвэстэй тулалдаж байна. Бид хоёр олон жил ян хөвчөөр хицхэрэн тэнэхтэй ирвэс бодонгийн ийм аймагт тулааныг хараагүй болохоор хараачилсаар өлөн ирвэс хуягт бодонг төдхнөө хөдөлгөөнгүй болгоод авлаа. Ялсны тэмдэг болгох гэсэн шиг хүчрхэг хөлөөрөө аюулт хурц шүдэт амаа арчин байх нь ирвсийнхэр бол ол зомогтой гэсэн дохио байсан байж болмоор. Махиралцсан урт сүлээр нь бодонгийн тонгор шиг хурц соёоны эрэнд өртөгдөөгүйг нь мэдэж болохоор байлаа. Хүрлээ маань мөрнөөсөө бууга алгуурхан мултлан авч цус тулааны талбар руу дөхөж очлоо. Догсон л байхад байж байдаг болохоор мэргэн бууч хүрлээдээ сэтгэл эгүүцсэн юм үгүй байлаа. Чухамдаа ялан дийлэгч аратан ангуужлахаар гитэж байгаа боловч өөрийнхөө гигэн саруул амьдралынхаа хангааг хөрвүүлж нарыг үргээж л явжтэй. Ангуучийн буун дуу ян хийх нь гашуудлын олон хоолойн уян дүүлатан түгсэн мэт. Галцуманд өртөгцсөн догшин аратан суун тусснаа хажуухан алхсаар гүн шуугуудаа орсон юм. Сүүлний үзүүрийн махир нь буугаагүй бодоход нүгэлт харын аюулт сум амнаас нь холуур өнгөрсний шинж гэлтэй. Шархатсан аратан эзнээ заавал оддог болохоор гүцэй гэж оройжонгоо ирээд олоогүй бутсан билээ. Хурдан буутай эдэр залуу ангуучтаа цуглуулан чилийн исэн өртөө газрыг шүнжин эргүүлж гэрийн бараа харлаа. Оройтож хажуулсан болохоор айж уухан босцгоосон юм. Хүрлээгийн маань ихнэр эртч хүн цай зүй идэ будааг аль эрт бэлэн болгосон байлаа. Бүгд гадаалж морь харах нь харж үхэр төрхөн төрж орж харна. Ан өрөөний атал сонин эдэр залуу насны наргаан хөгжөн юу эс байх вүлээ дээ. Хүрлээ маань хамгийн сүлд үндихэд уйтангууд нь ядраа юу хэмээн тоглоо наадам хийлээ. Ихнэр нь ичүнгөөрөн "За яршиг та" гэж тас хөхрөн. Гэр дүүрэн баяр хөөр аз жаргал наргаа наадам. Хүрлээ дээлээ нөмгөн өмсөд гадааллаа. Түүний хүдэр өргөн цээж, дорвлог хүнд алхаа, баясал тодорсон тосдаасан хүрэн бор царайг сүүлчийн удаа харж байгаагаа бид яахан мэдэх вүлээ. Аюул занал, өшөө хорсол, уйтгар гуниг энэ бүхэн хүрлээг маань гадаа хүлээж байж. Хүний дуугарах шиг боллоо. Юу болсон гэж санаад харах бүхэл ярихаас ч зүрхшээмээр. Шарх авсан өлөн аратан эрлийн эзнээс өшөө хорслоо авахаар шүнжин даган ирж нарыг нь харуулад бодийг нь хөтлий химэн гэр дээр нь хиран хөвцөн юм байжээ. Өглөө эртлэн босч гадаалсан хүрлээгийн ихнэр алхаар завдан буй анчтын алинтж гим хүргэлгүй зөвхөн өштнөө төвчээртэйгээр хүлээжээ. Хүрлээ морь харахаар зайдуухан очоо сутал өнөө өшөө авагч шар хат ирвэс дүүлэн ирж ай гихийн завдалгүй түүний улаан хоолойг тас хивжээ. Хангаа дэлхий хүн амтан бүгд тэнцвэртэй. Харилцан шүтэлцэж амьдран тогтох учиртайг үл хайхарснаас болж гай гарч газар өмхөж билээ. Дав бол илүүгээ буцаадаг. Дутвал дутууга нэгдэг гэдэг билүү. Хангаа дэлхийгээ аргадан гойж дахин шүтэж баймааж нь хишиг буянг нь хүртгэхээс биш гүжир хар зориг нүгэлт хар бууны чадлаар хангаагаасаа буянг нь булаан авч болдоггүйг хүрлээгийн үхэл хилээд байна. Совдгийн сүүдэрт савдаг дагдаг гэж сургасан эцгийн минь үг юу тай үнэн бэ? Хангаа дэлхийгээ баярлуулж л байж хүмүүн өөрөө баярлах учиртайг хойж үедээ хэлэх захиас минь энэ болмоо. Та YouTube дээр Туулааны Үртэ подкастыг үзэж ба сонслоо. Бичлэг таалагдсан бол сэтгэлдээ үлдээж лайк товчоо дараарай. Ингэснээр та Туулааны Үртэйг дэмжиж буй юм. Facebook дээр Туулааны Үртэ гэсэн хуудас бий. Та яахыгаа мэдэж байгаа.
танд, таны гэр бүлд эрүүл энх аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.